хүмүүстэй идэг гэж өнөөдөр гинт хумстай харилцахаар шийдсэн байна. За одоо удаа хүлээс өмнө дэвтэртэйгээ танилццгаая. Ямар гоё юм бэ? Энэ оны миний хувьд хамгийн том одоо ойлголт юу байсан? За тэгээ дараа жил би яг ямар байгаа гэдэг зүйлтэй бас жоохон гоё хуваалцъя гэж бодлоо. Тэгээ өнөөдөр бас миний төрсөн өдөр манайхаа. Шинэ он гэхээр одоо нэг тийм амар өөрчлөлт байгаа юм байхгүй шүү дээ. Яг үндэ ингээл өдөр хоног ингээл үргэлжлэхээр үргэлжилж байгаа тийм ээ. За welcome to a new vlog. Шинэ өдөр тавтан орол. За эхлэхээс өмнө таад уруулынхаа сүүлийн үеийн комбог харуулчихъя. Би болохоор Nars-ийн Vans гэдэг ийм гоё зөөлөн ягаан өнгийн лайнер ашиглаад тэгээд Hera-гийн ийм уруулны ийм комбог ингээ ашиглаж байгаа. Энэ дөрвөн өнгө ингээ хоорондоо ер нь бол бүр зөндөө олон гаргадаг болохоор ингээ гоё идэг. Тэгээд хамгийн сүүлд нь ийм өнгөгүй глоссоор бодож байгаа. За өнөөдөр маш чухал өдөр. Та харж байгаачлан би чи ингээд гэрээ дэлблээд студ болгохтой сайн штэ. Энэ ингээд бахан гэрэл мэрэл тавьцаа. Энд ингээд манай охтууд ирсэн ширээгээр дүүр юмцсаад ер нь маш тийм гоё бүтээлч креатив ажил хийж байна. Тэгээ шалтгаан нь юу вэ гэхээр манайхаа ариун оюун планер ирсэн байна. Тэгээд саяхан ирсэн. Тэгээ ирснээс нь хойш бид нар бүр тэгээд finally хүлээж авчаад бид нар хамгийн түрүүнд хийдэг зүйл нь юу вэ гэхээр зураг авалт хийдэг байгаа. Одоо болохоор яг ингээ 2024 25 оны дэвтрийнхаа ингээ зураг авалтыг хийгээд байж байна. Тэгээ ер нь бол энэ ажил маш тийм бүтээлч ажил болдог. Яагаад гэвэл бид нар одоо энэ зураг авалтаа хийхийн тулд маш их судалгаа хийдэг. За энэ жилийн дэвтрээ ямар байдлаар гоё зураг авах вэ? Яаж ингээд гоё лонч хийх үү? Гэт маш их судалсны үндсэн дээр ингээ гоё лук бүкүүдэд бүрдүүлдэг, mood board-аа бүрдүүлдэг. За тэгээ mood board-аа ингээ бүрдүүлснийхаа дараа болохоор одоо ингээд зураг авалт явагддаг байгаа. За тэгээ энэ жилийн маань бидний онцлог юу вэ гэхээр өмнө нь бол дандаа ингээд зураг iPhone-оор ингээд зургийг дарчдаг байсан байхгүй юу? Энэ жил бид нар маш гоё зурагчтай хамтарч ажиллаж байгаа. Тийм болохоор зургнууд нь бүр айгүй гоё high quality гарна гэж бол найдаж байна. Бүтээгдэхүүний зураг авалт гэдэг бол бүр маш хэцүү санагддаг зөв. Ингээд хүний зургийг бол ингээд дарчих штеп. Бүтээгдэхүүний зураг гэдэг чинь гэрэл чухал тий, байршил чухал. Тэгээд баг илүү юм техник шаарддаг гэх юм уу. Энэ ажил бол одоо манай компанийн хувьд баг оны баг хамгийн бүтээлч ажлуудын нэг гэдэг байхгүй юу. Яг юм гоё зураг авалтыг хийгээд тэгээд чинь бүр анхнаасаа л бүтээлчтэй мэ дизайн орон дэвтэрний дизайн, хэвлэлтэй өвн, хэвлэлээс авна, зураг авалтыг хийн, лончийг хийн. Тэгээд энэ дэвтэр маань одоо манай Ариун Академи ингээ эхлэл одоо яахын аргагүй мөн учраас тийм ээ би хамгийн анх дэвтэр гаргаж ирсэн. Тийм болохоор жил болгон яг энэ дэвтэртэй ингээд маш их тийм care and love өгөхийг хичээдэг. Зүгээр нэг юм launch гэхээс илүү бүр яг юм амар юм сэтгэл шингээж гаргадаг байгаа. Яг одоо би hand model хийж байна. Гой хуруу хумстай байл гоё тоххой. Тэ би данч хумсааны гой бодуулаагүй. Халууна их нараа хоёрт найдсан байсан чинь энэ хоёр маань дандаа гой хумстай байдаг гэж. Өнөөдөр гинт хумстай харилцахаар шийдсэн байна. Тэгээ энэ дунд ямар ч гой хумстай хүн алга. Тэгээ би зүгээр юм энгийн хумсны бодож нэг хумсаа амрааж байгаа байхгүй юу. Тэгээл одоо тэрэндээ найдал гой идэлж байна тий. Яа нэг гар идэл. Хамгийн гол нь бас ингээ нарны гэрэл ингээ дуусгаад байгаа байхгүй юу. Бас жоо хориотод эхэлсэн чинь нарны гэрэл дуусгаад. Тэгээд яг энэ орж ирж байгаа юм байгалийн golden юм нарны гэрэл аягүй чухал байгаа учраас бид жоохон яаралтай байна. Тэгээд дуусаад тайтай гоё лонч зургуудыг үзүүлэх.
бараг 6 цаг болох чинь. Тэгээ бид нэр 2-оос уулзаад эхэлсэн болохоор одоо бараг нэг 4 цаг болж байна. Тэгээ дэвтэрнийхээ бүх зургийг аваад дуусчлаа. Одоо болохоор жил болгон би өөрөө төлөвлөж дэвтэртэй бас гоё зурагтай болдог байгаа. Тэгээ энэ жил энэ дэвтэртэйгээ одоо өөрийнхөө фотошутыг хийж байна. Тэгээд өмнөх жилүүдэд дандаа нөгөө студи дээр айгу тийм мэжлийн зураг авахулт байсан. Тэгээ энэ жилийн болохоор айгу гоё гэртээ тийм кози байгаа байдлаар за тэгээд илүү гоё тэмчүүлээд бас зураг авалтуудад туршиж үзье гэж бодоод гоё пижаматагаа, унтлахны хувцастайгаа ингээ орой гэртээ амбрангаа гоё тэмдэглээ хөтлөө төлөвлөж байгаа төр зургийг харуулах зорилготой зураг авах гэж байна. За манайхан зураг авалт дууссан. 5 цагийн дараа зураг авалт маань дууслаа. Тэгээд маргааш шатгтэн дээр очиод манай ажил дээр гоё эдит хөтөн дууссан байхаар таад үзүүлээ. За одоо удаа хүлээс өмнө дэвтэртэйгээ танилццгаая. Ер нь өчтөр шөнө ирсэн байсан. Тэгээд өнөөдөр яг гар дээр аваад бид нар бүгдээрээ шууд хөдөлгөөнд орол. За зураг авалтаа хий, лончо хий гэд бид нар тийм нөгөө нэг юм яг гар дээр аваагүй үедээ тийм олон юм хийх өсдгөө. Яг асныхан дараа бол яг богино хугацаанд аягүй юм хийдэг байгаа. За энэ жилийн дэвтэр маань болохоор Shooting Stars Edition-ийн 2025 оны коллекцэн ийм гоё ярьсан хавцтай, ийм гоё зөөлхөн ярьсан хавцтай B5 хэмжээтэй гарсан ба. Тэр өмнөх жилүүдийн болохоор B5 хэмжээтэй мөртлөө хатуу картоны хавцтай тэгээ спираль нуруутай дүүсэн шүү дээ. Энэ жилийн болохоор тийм биш. Маш хөнгөн. Одоо картоны хавц спираль нуруу бодвол маш хөнгөн. Тэгсэн мөртлөө яг спираль нуруу шиг адилхан ингээд бүтэн дэлгэгдэнэ. Бараг бүтэнгээс ч их дэлгэгдэнэ хардаа. Айгуу сайн нуглардаг. Тэгээд солонгос дэлгүүлсэн байгаа. Тэгсэн чинь ингэт юм байна. Цаас нь бүр маш гоё юм байна. Бүр өнөр нь хүртэл нэх гоё. Бүр нэх гоё гүлгэр ийм цаас заяа. Хөнгөн мөртлөө нэх гоё гүлгэр. Бичгэд бүр ингээд гар гулсаад байгаа хгүй нэх гоё цаастай. Би нөө анхны мэдрэмжүүдэд та хэдэ хуваалцаад байгаа шүү за. Гадуураа ийм эрзэнтэй тэгээд үзэгний эрзэнтэй бас за тэгээ хойноо болохоор бас ийм хөөрхөн карматаага тухал нэг цаас масаж юм тий тэмдэглээ хийж болно. За энэ уртлын хавцын ер нь яагаад ийм одоор хийдэг вэ? Кэр нь бол одоо ингээд ордны зураглалууд байгаа. Тэнгэрт байдаг одоо таны ордны одууд гэсэн. Тэр ер нь бол яг одоо энэ бол алтан газууд гэж үзэх юм бол энэ төлөөж дэвтрийг та ашиглаад ингээд яснаар өөрийнхөө алтан газууд руу чиглэх тэр гой төлөөж дэвтэр чинь байгаасаа гэд бэлэгдээд анх хийжсэн байгаа. Энэ жилийн дэвтэр бол бүр ингээд надад хамгийн таалагч юм гэхэд баг хэлсдэггүй. Юм хэрэглэхэд маш эвтэйхэн доторх контентийг бид нар нэгийг ч хасаж өөрчлөөгүй байгаа. Доторх контентууд бол яг хэвээрээ энээр одоо чинь ингээд жилийн тойм тий санхүүгийн хувийн санхүүгийн тойм гэж байгаа. Жилийн дүгнэлт за тэгээ сар сарынх нь ийм гоё ишлэлтэй миний зохиосон ишлэлтэй энэ үгнүүдийг бид нар ингээд дизайнын гоё од мод нэмсэн байгаа. Тэр сар болгоно эхлүүлэхдээ одоо ингээд миний одоо хэрэглэгчтэй зориулж ингээд бичсэн үгийг таад маань уншаад гоё хэлэх боломжтой. Эргүүлээд өөрийнхөө үгийг гоё бичих хэсэгтэй байдаг. Энэ үгнүүдийг нэрээ сонирхолтой хүмүүс дандаа ингээд идэж шүү дээ. Сар болгоны үгэнд яг ингээд бичиж байгаа үгэнд тохирдог гэдэг шүү дээ. Би бүр жил болгон хэрэг зөндөө сонсдог. Monthly spreadтэй, сарын тойм хэсэгтэй, сарын хувийн санхүүтэй. За тэгээд 7-7 хоногор нь ингээд төлөвлөө явдаг. 7 хоногийн төлөвлөлтүүд байгаа. Энэ дэвтрийн маань бас маш гоё нэгэн зүйл нь юу вэ гэхээр улирлын дүгнэлт хийх хэсэгтэй байгаа. Тэгэхээр яг нөгөө компани одоо улирлын дүгнэлт жилийн тайлан гэдээ хийх явдаг шиг бид нар бас хүн дээрээ хийх хэрэгтэй гэж юу итгэдэг. Тэгээд quarterly reflection гэсэн ийм хэсэгтэй байгаа. За тэгээд энэ дэвтэр маань яг одоо ингээд бэлэн худалдаалагдаж байгаа шүү манайхаа. За энэ дэвтрээс гадна түрүү жилийн маань гаргачихсан жижигхэн мега планер. Энэ болохоор A5 хэмжээтэй байхгүй. B5, A5, B5, A5. Энэ хоёр маань хоёулаа андэгдд буюу хоёулаа огноогүй байгаа шүү. Тэгэхээр та хэд маань аваад жилийн аль ч үед хэрэглээд явах боломжтой. Энэ болохоор түрүү жилийн хэвлэлт. Тэгэхээр ингээ 2024-гээд хажуудаа бичгтэй. Гэхдээ дотор нь 2025 оны календар байгаа. Энэ жил ч гэсэн аваад хэрэглээд явах боломжтой гэсэн. Тэгээд 24 онд хэвлэгчсэн дэвтэр цөөхөн үлдсэн хэдэн ширхэг нь бас борлуулагч байгаа шүү. Энэ болохоос айгүй авсаархан бүр жижигхэн гэсэн. Энэ бол жоохон чамин, ганган гоё эмгтээлэг тий Shooting Stars Edition-ийн зураг болохоор бас ингээд арай өөр байгаа. Бэлэн худалдаалагдаж байгаа учраас яг одоо захиалаад авч болно. Манай академийн байршлаас бас ирээд авч болно. Бүгдээрээ гоё төлөвлөж дэвтрээ ашиглаад ямар ч төлөвлөж дэвтэр ашигласан бай тийм ээ. Шинэ оноо маш гоё нэгцэгцтэй төлөвлөлт эхлэхийг бол би аюу чухал гэж үздэг.
бүтээгдэхүүн гаргана гэдэг бол бас аюул сонирхолтой шүү дээ. Ингээд тийм үйлчлэгээ явуулах чинь нэг өөр тийм бүтээгдэхүүн гэдэг чинь ингээд гар дээр аваад тижээр амтэн шиг ч юм уу хүүхд чиг нэг өөр төрлийн хайр байд юм аа манайхаа. Би бол энэ жил энийгээ ашиглаж явна. Түрүү жил би энийгээ ашиглаж байсан байхгүй. Тэгэд энэ жил би энийгээ ашиглаж явна. Тэгээ би таарстай гоё төлөвлөлтүүдээ бас читгаараа хуваалцаад явна. Yearly plan сургалтанд бас эсэж болж байгаа шүү за. Тэр болохоор миний бас жилийн төлөвлөлтөг сургалт байгаа. Ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Би нэг өмнөх Columbus бичлэг дээр ингээд бүх одоо жилийнхэн төлөвлөгөөг ингээд өөр дэвтэр дээр ингээд хараач гаргаж ирсэн шүү. Одоо ингээд бүгдийн гоё ишээгээ хуулж ингээд эхлүүлээд тэгээд гоё саргаар төлөвлөлөөд явна. Өнөөдөр зураг авалт магаалтаа ийм олон зүйлстэй байсан учраас манай хадам аавч хоёр маань Лег харж өгч тусалсан байгаа. Тэгээд Лег очиж одоо авъя. За сайн байна уу манайхаа шинэ өдөр тавтаа морил. За яг одоо би Филиппиний Боракай яралт ирсэн байна. Айгүй хөөрхөн кафе олж хараад тэгээ яг энэ кафега тушиж үзьгээд ороод ирсэн байна. Тэгээд ಈ манго жуус авсан. Зүгээр одоо цэвэр манго жуус гэсэн үг. Тэгээд хэдүүлээ хамт амсч үзье. Айгүй гоё юм байна. Им өтгөн мөртөл нөмс хийцэн болохоор гоё хүүтэн манго жуус ууж байна. 19 сарын 25-нд ирсэн. Тэгээд энэ ч ер нь бол 1 сарын 5 хүртэл байхаар шинжтэй байгаа. Монголын амралтараас айгүй олон өөр газруудаар явах төлөвлөгөөтэй байна. Өмнөх жилүүдэд бол одоо жишээ нь Пхукетэд очивол тэнцэнэ бас 2-3 сар болдог гэсэн бол энэ удаа юу ч гэсэн 10 хоног энэ Боракай гэдэг шинэ арал гинэ бидний хувьд энэ шинэ газар ирж үзьгээд хадам аав ээжтэйгээ гэр бүлээрээ за тэгээ манай аав ээжийн найз үүдгээ за ер нь бараг л 30-40 хүмүүс ингээд хүүхдүүдтэйгээ ингээд явж ийн аюу том big family trip. Тэгээ өнөөдөр бас миний төрсөн өдөр манайхаа. Тэгээ төрсөн өдрөө би чи ер нь сүүлийн аюу олон жил тэмдэглээгүй маа. Хамгийн сүүлд за нэг 18 насны төрсөн өдөр гэж яг амар юм гоё найзуудаараа тэмдэглэжсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь би баг 10 жил төрсөн өдөр гэж нэг тийм том тэмдэглэж байгаагүй. Энэ жил ч гэсэн айгүй гоё даруухан өнгөрөх юм шиг байна. Өнөөдөр зур гэр бүлээрээ хоолнд орё гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ оны миний хувьд хамгийн том одоо ойлголт те юу байсан. За тэгээд дараа жил би яг ямар байгаа гэдэг зүйлтэй бас жоохон гоё хуваалцъя гэж бодлоо. За мэдээж та бүгдийн хувьд те 2024 он бүгд яг өөр өөрсдийнхөө байдлаар бас айгуу гоё өсөлт хөгжилтэй байсан баг гэж бодож байна. Миний хувьд болохоор яг нэг гэр бүл ямар чухал гэдгийг ойлгосон яг жинхэнэ жил юм уу да. Охиноо төрүүлээд одоо 3 жил болж байна. Ээж болоод 3 жил болж байна. Тэрнээс өмнө гэр бүл чухал гэдгийг ойлгодог байсан ч гэсэн илүү нэг тийм хөвтгөн талаас нь ойлгосон мөртлөө шинслээсээ нэг ойлгоогүйсэн ч юм санагдаж байна. Яг хүүхдээ гаргаад эхний жил бол тэгээ юу ингээд ээж гэдэг тэр мэдрэмж авах зүгээр л ингээд баг ингээд
нэг шуурганд өнгөрцөн гэдэг шиг тийм байсан. 2 дахь жил нь ч гэсэн нэг дасаад байж ил. Яг 3 дахь жилээс бол би яг ингээд ээж байх чинь ийм чухал юм байна тий. Эхнэр хүн чинь ийм байх хэрэгтэй байд юм байна. Одоо нөхөр хүний үүрэг хариуцлага ийм байд юм байна. Хатан аав ээжигээ ингэх хэрэгтэй байд юм байна. Миний ээж ямар чухал үүрэг гүйцэтгэсэн миний аав ээж, миний дүү ямар хөөрхөн юм бэ гэл яг юм хайрын гормоноор амар юм дүүрсэн жил байла. Жил хугацаа явах тусам л миний охин томрон тий миний охин хизээч энэ жоохноороо дахиж байхгүй штэ. Тий манай нөхрөгтэй ингээл жил өнгөрөх тусам олон мэл өрчлөө нэмэгдээл би биенийхээ хөгшин хувилбартаа л ингээд хамт байна. Хизээч ийм гой залуугаараа ингээд байхгүй болохоор яг нөгөө нэг үргэлж нэг юм урдаа нэг зориг тавьчаад яг тэрнийхээ араас юм хамстер шиг тийм хулган шиг ингээд гүгээд ахгүйгээр зүгээр л яг одоо байгаа цагаа амар гой мэдрээд яг өнөөдрийн энэ амьдралыг одоо ингээд туулаад байж байгаадаа би бүр үнэхээр туйлын азтай гэдгээ би ингээд дахин ер нь бол энэ жил мэдэрсэн. Өмнө нь бол одоо тэрч болохгүй байна, энэч болохгүй байна. Тимч зориг тавьсан. Тэрнийхээ араас ингээд амар хурдтай яваал тийм байсан бол энэ жил бол би яг truly тэр бүр яг чин сэтгэлээсээ удаан амьдрах буюу одоо тэр slow life гэдэг зүйлийг ингээд яг ингээд амьдралтаа бүр ингээд цогцлоож ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол ойлгохын тулд яг энэ slow life ямар чухал юм бэ гэдгийг ойлгохын тулд би эхлээд маш хурдан амьдралаар амьдэрсэн. Маш fast life-аар амьдарч агаад fast life-ийн дараа яг slow life-а нэг юм ухагтгуун талаас нь ойлгож ирсэн чухал гэдгийг. Тэгээд яг энэ 2024 онд би тэрийгээ бүр яг энэ бист сэтгэл зүйн мах бодороо мэдэрч цогцлоож ирсэн жил гэдэг утгаараа энэ жилийн одоо миний хувьд хамгийн том сэтгэл зүйн ололт амжилт бол энэ байлаа гэж хэлмээр. 2025 он шинэ ондоо ямар зорилгоо тавьсан бэ гэхээр би нөгөө дэвтрээ авч гарч ирэхээ мартчихжээ манайхаа. Өрөөндөө үлдээчиж шинэ дэвтэр дээрээ маш гоё төлөвлөгөө гаргасан байгаа. Өмнөх гломос бичлэг дээр болохоор би бүгдийг ингээд гоё өөр дэвтэр дээр тэг компьютер дээр гоё шивж цэгцэлж байгаа дэвтэрлөгөө гоё буулгацсан байгаа. Тэгээ ер нь бол амьдралын чухал 6 хэсэг байгаа шүү дээ тий. Эрүүл мэнд, хобби ба сонирхол, гэр бүл ба харилцаа, боловсрал, мэдлэг, мөнгө санхүү, ажил, карьер гэдэг яг эдгээр зүйлс дээрээ би ерөөсөө нэг л том зорилго тавьсан маа гэх юм уу. Нэг тийм олон зорилго тавиал өөрийгөө ачаалдаагүй. Нэг л зорилго тавиад тэдгээр зорилгоо би ингээд авчих юм бол 2025 он бол миний хувьд маш сайн жил ах болно. Шинэ он гэхээр одоо нэг тийм амар өөрчлөлт байгаа юм байхгүй шүү дээ. Яг үндэ ингээл өдөр хоног ингээл үргэлжилж байгаа тийм ээ. Яг 2025 оны 1 сарын 1 ингээл хорвоо ертөнц цоош нь болол би ингээл шинээр төрчихөж байгаа нь ерөөсөө байхгүй. Ер нь бол яг л 12 сар ямар байсан 1 сар бараг тиймэрдүү л болж өнгөрдөг шүү дээ тийм ээ. 1 сар ямар байсан 2 сар нэг тиймэрдүү. Тэнд яг ямар ялгаа байна вэ гэхээр ерөөсөө ингээл сэтгэл зүгээ нэг гоё шинээр бэлтгэл нэг боломж бидэрт олгоод ам санагдтыг. Тэр боломжийг ашиглаад ингээд өөрсдийнхөө сэтгэл зүг айгуу гоё цэгцлээд авбал бас шинэ оноо ингээд дахин шинээр эхлэхэд нэг айгуу гоё түлхэж солно гэж боддог. Ажлын хувьд бол баг за нэг л том зорилго гэж хэлж болно. За тэр нь болохоор манай академи томорхож байгаа. Манай академи үйл ажиллагаагаа улам өргөжүүлээд бүр томорхож байгаа. Тэгээ энэ талаар дараагийн чалчаа влогууд дээр та нартай хүргэнэ. Одоохондоо зүгээр ингээд тизердээд орхи уучлаарай. Энэ онд би та нарт амар гоё мэдээнүүдтэй байгаа. Тэр мэдээнүүдээ дараагийн чалчаа влогуудаар хүргэн заяа. Та нар бүр амар баярлалаа. 2024 он бол миний хувьд эрүүл мэнд дээр анхаарсан маш том жил боллоо. Тэрийг би маш том амжилт гэж харж байгаа. Бас сэтгэл зүйн хувьд иймэрдүү одоо зүйлсийг даван туулсандаас би өөрөөр айгу бахархаж байгаа. Тэгээд бас дараа жилдээ би өөрийгөө хитих ачаалтахгүй, хитих өөрийгөө зовоохгүй, тийм маш гоё тайван өөрийнхөө хурдаар хин нэгэнтэй өрсөлдөхгүй, хин нэгэнтэй тэмцэхгүй, тий өөрийгөө зовоохгүй гэхдээ урсгалаараа биш нэг юм гоё удаанаар утга учиртай амьдрах зорилгоо дахин нэг зэгцэлж тавьсан гэх юм уу. Тийм л анда манайхаа. Тэгээ намайг инстаграмаар дагаад гоё өдөр тутмын амьдралдаа манаас илүү холбоотой байгаарай. Та хэдтэйгээ дараа жилдээ бас илүү гоё холбоотой байхыг хүсэж байгаа. Гоё уншигчдын уулзалтыг зохион байгуулах тий ингээд контентороо дамжуулж илүү гоё дотн байж байхыг одоо хүсэж байгаа. Тийм контент креаторуудын хувьд ингээ өөрийнхөө бас нэг зорилгоодыг тавьсан байгаа. Хэд их зорилго гэж ярихгүйгээр хэдүүлээ зүгээр гоё утга учиртай амьдрий гэж яриа тийм ээ. Goal гэхээс илүү амар гоё meaningful life гэж би ярих дуртай болсон сүүлийн үедэд. Тэгээ бүгдээрэнд нь шинэ оны мэд хүргэе манайхаа happy 2025. Тэгээд надтай энэ жил хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Хайртай шүү.
Би тэгээд сая гоё солонгос хоол идчихээ. Тэгээ одоо кофе уух гээд байж байна. Тэгээ солонгос хоол нь болохоор Donino гэдэг нэртэй тийм солонгос хоол Boracay байд юм байна. Тэр бол айгүй гоё амттай биш шүү. Та ядас Boracay ирвэл тэндээс юм мэдэрээ. Тэгээ одоо бид нар ингээд алхаж ирж байгаад Boracay арал дээр Starbucks байт юм байна. Тэгээ яг би ч нэг кофе уухгүй л агаалтай сүүлийн үед. Гэтэ яг Starbucks гэхээр нэг юм гоё Америкт авч мэдрэмж авдаг болохоор уугээд очирлаад байж байгаа. Нилийн очиртай байна. Тэгээд нэг гоё кофе уунгаа далайн эргээр алхъя гэд бодоод байж байна. Энэ элсийг хардаа хаа сайгүй элстэй, хаач орсон ингээ элстэй заяа. Би сая Crocs авлаа. Айгүй хөл дэвтээх юм зузаан платформтойг нь авсан чинь айгүй хөл дэвтээх юм байна. Би нөө Crocs-ыг жоохон царай муутайг авдаггүй. Тэгээ энэ нь олсон чинь юм flip flop шууд хуруу нь ордог мөртлөө айгүй гоё платформтой болохоор хөл айгүй гоё нарийнхаа урт харагдуулаад айгүй гоё эвдэх юм байна. Тэгээ Crocs гоё авчлаа авчихсан. За сайн байцгаана манайхаа 31-ний өдөр өнөөдөр болж байна. Тэгээд өнөөдөр бид нар болохоор бүх гэр бүлүүдээрээ цуг boat аялалд явж байгаа. Би одоо өнөөдөр яг тоолъё гэж бодож байна. Би ч гэсэн маш олон хүмүүс байгаа. Тэгээд бөөндөө ингээд boat-н дээр суугаад ишээ далайн эргэлэг гараад тэгээд гоё өдрийн тийм аялал хий гэж бодож байна. Тэгээ boat-ороо ингээд далаараа нэлээд гарчаа тэнцэнэ гоё jet ski ч юм уу те snorkeling, scuba diving гэдэг янз бүрийн юм хийх боломжтой юм байлээ. Boracay ер нь бас жоохон нэлээд бороотой хаяа болчтой юм байна. Тэгээд ер нь ирснээс хойш 7 хоног айгүй хурдан өнгөрчлөө. Тэгээд ирээд надад таалагдсан юм нь юу вэ гэхээр далайн ус нь бол айгүй гоё цэнгэг юм байна. Тэгвэр чөтөр би гоё сэлж байгаа бичлэг та хэдэд харуулсан. Маш гоё цэнгэг заяа. Тэгээд өглөө бүр ч юм уу хүн байхгүй үед ингээ орох юм бол бүр ингээ цаашаа яваал ингээ далааруугаа ингээ яваал хахад ингээ нээх гүнзгий болохгүй мөртлөө ингээ доор загас магас ингээ сэлж байгааг харагдаал те. Тэр нь бол айгүй гоё санагдлаа. Би тэгээд Air Market Holiday-ийн Boracay аяллаа хөтөлбөрөөр явж байгаа байхгүй. Тэрийг бас хэлхэн зүйтэй ах. Тэгээд буудлал нь хоол нь бүх юм нь орцсон. Тэгээ буудлаасаа гараад ерөөсөө 10 алхаал далайн эрэг. Тэгээ буудлал дотор 10 алхаал байсан. Бүх юм нь юм ойрхон гоё бас таалагдлаа. Зарим газар чи ингээд нэг газараа очих гэж ууддаг ч юм уу те ингээд машин барьж очивол буу юм болж очдөг шүү дээ. Энэ болохоор ингээд айгу жижиг харал болохоор бүх юм нь ингээд алхаад очих боломжтой. Тэр нь айгу авсаархаа юм шиг санагдаж байна. Хоолны хувьд бол бас арай хямдхан санагдаж байна. Пукетийн трийг бодвол айгу амттай хоолнуудтай байна. Мэдээж амар том моол дэлгүүр мэлгүүр бол байхгүй. Тэгээ ер нь бол яг зүгээр гоё амрах гад ирж байгаа хүмүүст бол боломжийн санагдлаа. Нэг юм хүүхдтэй тийм үед ингээл энэ тэнд хоол явж чаддгүй шүү дээ тий. Ирэхэд харин жоохон хэцүү заяа. Ирэхэд ингээд Манила руу дамжаад Манилагаасаа нэг юм дахиад нэг нислэг хийн заяа. Нэг цагийн Тэнгуүтэ тэр нислэгээсээ завин сууж яг энэ арал руу гарна. Тэр явдал дундаа жоохон ядарна. Яг нэг ирчих юм бол гайгүй. За тэгээд хэдүүлээ 2024 оны хамгийн сүүлчийн өдрөө энэ влогоор ингээ хамтдаа гоё туулцгаая. Манайхаа би бас нэг юм хэлэхэд би нөгөө outfit repeating гэдэг концептыг ер нь айгүй ингээ түлхүү бас ингээ амьдралдаа дэмждэг хүмүүсийн нэг. Тэрний юу вэ гэхээр хувцас ингээ давтаж өмсөх. Миний энэ цамцыг та хэд мэдэх бол би бүр энийг баг 4 жилийн өмнө ингээ анх л авч исэн. Тэгээд тэрнээс хойш ингээд хаасайг өмсдөг, зам болгон өмсдөг, халуун орон болгонд өмсдөг. Энэ ингээд зүгээр л заараагаас авсан юм сэлки юм урт цамцахгүй юу. Тэгээд надад анх хөөрхөн санагдаад нэг юм баахан юм шоргоолж юм butterfly юм хавчны зурагт аахгүй юу. Тэгээ энийг одоо би энэ блог дээр баг битүү өмсөж байгаа. Тэгээ яг тэрнгээр юу ч хэлгээд нэхээр ингээд дандаа шинэ хувцас өмсөх юм уу те эсвэл дандаа ингээд өөр хувцастай харагдах гэж хичээдгүү. Дуртай хувцас ер нь байнга өмсөх дуртай, давтаж өмсөх дуртай. Fast fashion ингээд бид нар ингээд заавал шинэ хувцас аваад хуучнаа хаяал ингээд дандаа шинэ хувцас авч явах шаардлагагүй гэж би бол боддог. Хуучин хувцас тий ингээд бүр ингээд сэмэртэл нь байхгүй болтол өмсөх зүгээр шүү манайхаа. Тэгээд нэг хувцастайгаа бас олон харагдах тий давтагдаж харагдах бас зүгээр шүү гэж хэлмээр.
Манайхан би сая бүр хамгийн гоё напуудын нэгийг хийлээ. Яг энэ дек дээр нь зүгээр ингээд унтаад өгсөн. 71 голд ирчээд тэгээд одоо парасейл ч юм уу тэг ингээд дээгүүр ингээд гоё шөхрээр буумаар байгаа, жетски хиймээр байгаа. Тим хүмүүсийг тусад нь аваа явчлаа. Тэгээд тэрэнд нь би зүгээр үлдсэн. Тэг үлдсэн нь яг нөө леяг хараад бас ингээд леятай бай гэд. Лея бас арай жоохон болохоор авч явж чадахгүй. Тэгээд леятай үлдсэн чи лея унтаад өгсөн. Тэгэхээр за би ч гэсэн жоохон амрыг гээд энд ингээд хөвтсөн ч юм бүрээ. Барыг үлдсэн болж гэж бодож чинь нэх гоё амраад авлаа. Яг ингээд далаа дээр ингээд унтах бол хамгийн гоё тайван, агаартай. Нэх гоё ядаг. Би тэгээ нөгөө нэг сейлинг хийгээ явж ирсэн яг тэр үеүдээ гинт сайн ингээд бодлоо. Нэрээ ингээд далаад унтах чи юм гоё агаартай байдаг штэ гэдэг. Тэр мэдрэмжийг бас мартцсан байсан байна. Тэгсэн чинь нар гараас ирээчлээ. Нар гарчхаараас нөгөө нүүр ам түлэгдсэж магадгүй гэж жоохон нүүр мөрөө хамгаалах гээд босоод ирлээ. Түүнээс сая жоохон бороо орцсон бүрхэг байсан. Тэгээ бүрхэг багт нь унтаад өгсөн ч юм бол айгуу гоё нэ.